Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2026 оны 7 дугаар сарын 6-ны өдөр дугаар 93 Төрийн ордон Улаанбаатар хот Монгол улсын гавьяацол хүртээх тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дугаар зүйлийн 1-р хэсэг 15 дугаар зүйлийн 1-р хэсгийг тус үндэслэн зарлиг болгох нь Тулгар төрийн 2235 их Монгол улс байгуулагдсны 820 үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 115 ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил салбартаа өндөр амжилт гарган их орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хөв нэмэр оруулсан дараах хүмүүст Монгол улсын гавьяацол хүртээсвэ. Хүний гавьяа тэмцэлээр хасгийн оюун цэцэг ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зөвлөх эмч Та бүхний төр засаг түмэн олонныхоо төлөө хичээнгүйлэн хөдөлмөрлсөн гавьяа зүтгэлийг чинь өндрөөр үнэлэн Монгол улсын гавьяат хэмээх эрхэм цолоор шагнан ийхүү алдаршууллаа. Монгол улсын төрийн дуулал